Сайн байна уу? Улаанбаатарын цагаар шөнийн 1 цагт iOS 15 аль биесээр гарах гэж байна. Ямар шинэ өөрчлөлтүүд гарсныг харцгаая. Утсан дээр харуулах үйлдвэрлэлийн систем нь iOS 15 Public Beta 2 бөгөөд өнгөрсөн 7 сард гарсан хувилбар нь. Дараагийн гарсан өөрчлөлт нь Notification Center. Notification Center дээрх аппуудын ерөнхий харагдсан өөрчилсөн байгаа. Тэгээд олон notification ирэх юм бол аппууд дээрх багц үсээд яг дээрээсээ доошоо чухал ирэмбэр нь ангилдаг болсон байгаа. Хэдүүлээ фон апыг задлж үзье, мессенжерийг үзье, яг бүгд яг хоорондоо адилхан харагдаж байгаа. Telegram-ын дээр хэдүүлээ заавал 3D touch дарахгүйгээр яг swipe хийж хагаад option цэсийг гаргаж үзье. Application бүр дээр яг option цэс нь яг өөрөөр харагддаг болсон байх. Тэгээд яг Telegram-ийн хувьд юм байна. За хэдүүлээ reminder дээр 3D touch хийж үзье. Жохон лагтай бол харагдаж байна. Яг option цэс нь бол ингэж харагдаж байгаа юм байна. Дахиад нэг дарж үзье гэх юм бол энэ лаг нь бол яг хэвээр байгаа маань энэ нь зодохгүй засагдах бах. Home screen дээрээс яг ерөнхий өөрчлөлт харъя гэвэл ерөөсөө онцгой юм бол ерөөсөө анзаарахдаггүй. Тэгээд default app-уудын дистарал өөрчлөгдсөн. Тэгээд яг app-уудын redesign яг Maps жишээний хувьд ийм болж өөрчлөгдсөн байна. Дараагийн өөрчлөгдсөн хэсэг нь Control Center. Focus mode гэх шинэ юм орж ирсэн. Тэр нь бол яг өмнө Control Center-ээс яг тэр mirror display гэдэгтэй бол яг байраа солилцсон байгаа. За тэгээд ороо харах юм бол do not disturb гэдэг хуучин яг дардаг байснараа эсвэл sleep гэдэг унтахтаа personal гэдэг өөрийнхөө хувийн зүйлийг ажил дээр очихоор work гэдэг дарж болох нэ. За тэгээд мэдээж хэрэг энэ тоглолоор унтрааж цаажуулаад болно. Тэгээд яг ийм бол өөрчлөлт гарсан байна. Дараагийн гарсан өөрчлөлт нь Messenger app доторх memoji байгаа. Маш олон төрлийн өөрчлөлтүүд орж ирсэн. Өөрийнхөө яг утсан дээрх memoji-г хараад яг яаж өөрчлөхийг харцгаая. Та нар өөрсдийнхөө утсан дээрх төрхийг хараад адилхан байна уу, адилхан биш үү гэдгийг хараад өөрчилж бүр жижигхэн деталаар өөрчилж болох нэ. Хувцснуудын хувьд цулах уу, хас гадна яг ерөнхий memoji-гийн posture-ууд бас өөр болсон байгаа. За тэгээд яг өөрийнхөө дуртай гоё харагдсан гэсэн хувцас сонгож болох юм байна. Хэдий ингээд айгүй олон янзаар өөрчилж болж байгаа ч гэсэн биеийн хөржилтүүдийг заавал хийх шаардлагатай үгүй гэдэг дээр айгүй эргэлдэж байна. Би ерөөсөй ойлгохгүй байна. Тэгээд та нар өөрсдийнхөө бүтээсэн memoji-г миний think анхаа гэд Instagram хаяглуу DM бичээ явуулаарай. Дараагийн гарсан дайжгүй өөрчлөлт нь iMessage дотор ингээд олон зураг явуулах юм бол тэр зураг ингээд swipe маягаар карт маягаар ингээд swipe хийж явдаг нь их таалагдсан. Жилээс жилд ингээд iMessage аягүй гоё болдог. Энэ надад аягүй их таалагддаг зүйлсүүдийн нэг нь байгаа. Дараагийн гарсан өөрчлөлтийн Safari app дотор байгаа. Search bar нь доод хэсэгт очсон байгаа. Тэр надад гарт хүрэхэд илүү ойрхон. Хайх юм хаагаад явах юм бол search bar нь буцаагаад доошоо ингээд очиж байгаа хат бутаагаад эвтэйгэн байралтаа орж ийн. Тэгээд яг tab хоорондоо шилжиж ивэл шууд swipe-лаад яг зөв шилжиж явчихна. Зөв эсвэл яг tab товчон дээрээ дараад цонхнууд руугаа бас эсвэл ингэж шилжиж болно. Тэгээд яг энэ swipe-лж байгаа нь бол хамаагүй амар бол мэдрэгдэж байгаа. Тэгээд drag хийгээд refresh хийдэг болсон байгаа. Энэ бас аюу амар байна. Заавал яг баруун буланд нь refresh хийдэг тавчаадаг байсан. Тэр ингээд байхгүй болсон байна. За тэгээд цонхнуудаа бүгднийг ингэж их select-лж яагаад өөр аппликейшн руугаа save хийя гэвэл сонгож байгаа аппликейшн дээрээ дараад note ч юм уу те яг тэндээ яг paste-лэг тавьчих юм бол тухайн яг тавьсан юм шууд ингээд paste-лэгтэй гарч ирнэ. Энэ нь бол айгүй дэжгүй яг санагдсан. Дараагийн redesign хийсэн аппуудын нэг бол мэдээж цаг агаар app. Яг хотуудынхын цаг агаар тохируулаад яг цаадлахын анимашн бол шал өөрөөр харагддаг болсон байгаа. Тэгээд цаг агарын апыг доошлуулад бүр детальны мэдээллүүд харъя гэвэл тухайн нарны радиацийн түвшин, нар мандах жаргах цагууд, салхины чиг, чигшлийн түвшин, бороо орох магадлал, ямар яг температуртай мэдрэгдэж ийн үзэгдэх орчин, даралт гих зэрэг харж болно. Өөрийнхөө app дээр байгаа яг хотуудын жагсаалтыг харъя гэвэл яг ингэж харагдаж байна. Дараагийн өөрчлөгдсөн хэсэг нь privacy хэсэг байна. Settings дээр нь илүү нэмэлтээр төсөөлж орж ирсэн байна. 7 хоногийн турш утсан дээр ашигласан аппууд дээр юу ашигласан талаарх хувийн мэдээлэлээ хадгалах уугүй юу гэдэг сонгож болдог болсон байна. Хамгийн гой санагдсан өөрчлөлт гэвэл ялч офлайн Siri мод байсан. Харамсалтай нь энэ фичер миний яг одоогийн утсан дээр ажиллахгүй байна. App нэг сэрүүлэг тавих, таймер тавих гэх мэт энгийн үйлдэлүүдийг офлайн хийж болдог болсон. Өмнө нь ийм офлайн Siri-г маш удаа хүлээж исэн. Тэгээд эцэст нь ингээд биелж байна. Дараагийн гарсан өөрчлөлт нь Photos app дотор байгаа. Info tab дээр дарах юм бол хизээ хаана, ямар линзээр, ямар нэгтрэлтэйгээр дарсан харагдана. Бас арайч хин дарсан бол харагдахгүй байгаа. Adjust дээр ингээд дарангууд минийх ингээд жоохон 7 болохоорооч тэрүү, бета болохоорооч тэрүү мэдгүй ингээд гацаад байгаа. Тэгээд яг
dating ингээ өөрчлөх юм бол одоо тухайн зургийн time view дээрх одоо урагшаа юу хоошоо юу гэдэг нь одоо ингээ засч одоо харагдаж одоо ингээ болсон байна. Дараагийн өөрчлөлт хэсэг нь мэдээж хэрэг газрын зургийн апп байгаа. Одоо хэдүүлээ яг Улаанбаатар хотыг харъя. Сүхбаатарын талбай Самбуугийн хотомж гэж байна. За холдуулж байгаа хэдүүлээ миний утас хэр рендерлэхийг харъя. За ер нь бол миний утсан дээр аюу амар хэцүү харагдаж байна. За хэдүүлээ view-г нь өөрчилж байгаа дахиад нэг өөрөөр үзье. За яг харж байгаа ер нь бол яг нэлээд гацалтайгаа нэг миний утас сул яг бета хэлбэраас яг болол яг одоо юм байгаа. За одоо газрын зураг дээр баруун дот болгонгийнх нь одоо цагаагаар дээр 3D touch хийх юм бол одоо тухайн газрынх нь одоо цагаагаар яг pop up гэж одоо харагддаг байгаа. Хэдүүлээ одоо Cupertino руу одоо очиод харцгаая. Одоо яг ямар ялгаа байна, юу нь яг өөр вэ гэдэг одоо харъя. За одоо ингээд яг Cupertino руу очиод ингээд ойртуулах юм бол одоо зүүн талд нэг тийм icon гарч ирж байгаа. Тэрэн дээрээ дарах юм бол одоо ингээд 3D view нь одоо доотлынхан одоо яг тэр зурагтай яг real time interaction одоо ингээд хийгдээ яваад байгаа. Одоо энэ нь бол аюу одоо дайггүй санагдсан. Одоо буцаад одоо хэдүүлээ эндээсээ буцаад одоо Монгол руу буцаж одоо ачаатаар нэг газрыг одоо тестэлж харъя. За одоо жишээ нь энэ газар руу ойртуулаа харах юм бол одоо харагдахгүй байгаа. Тэгэд ер нь бол одоо map хэвд бид Google Maps ашиглалт юм дөө. За тэгээ iOS 15 ямар утаснуудаар суух юм болоо гэж асууж байгаа. Одоо хамгийн багтаа одоо манай домогт iPhone 6-аас дээр одоо суух хэвээрээ байгаа. Одоо iOS 9-ээс хойш одоо 7 жилийн турш одоо ингээд үйлдвэрлэлийн системтийг одоо апдейтлэхтэй явж гин. iPhone 5s 6 жил явж исэн бол одоо ингээд iPhone 6s одоо бүхэлдэн 7 жил одоо ингээд явж гин. Дараа жилийн iOS 16-г бол iPhone 6-аас бол одоо суухгүй байгаа. Тэгээд энэ одоо 7 жилийн хугацаанд iPhone 6-аас бол үнэхээр гайхалтай утас байж чадлаа. Тэгээд дээдлийнх нь утас гэвэл iPhone мэдээж 12 Pro Max хүртлээ суuna. За тэгээд сүүлийн асуулт хамгийн чухал асуулт. Апдейт хийх үгүй юу? Мэдээж 15.0 версийн учраас одоо баг ихтэй байгаа. Тэгээд 1-2 7 хоногийн дотор Apple-ийн одоо үйлдвэрлэлийн системийн хөгжүүлэгчдийн багаас одоо 15.01, 15.02 зэрэг одоо гарах болно. Гэхдээ шууд 15.1-ээр одоо гаргахч болдог. Ер нь minor буюу одоо юм жижиг баг fix-ийг одоо 0.1, 0.2 гэх мэтээр одоо хурдан хугацаанд одоо гаргадаг. 15.1, 15.2 одоо харьцангуй том өөрчлөлтүүдийг одоо багтаадаг. 15.1 бол одоо ойролцоогоор 10 сарын дундуур ч юм уу одоо гарах бах. Тэгээд апдейт хийх үгүй чи яг одоо хоёрхан зүйлээс л одоо холбоотой болно. Жилээс жилд одоо ингээ iOS одоо янз бүрийн шин одоо фичрүүдийг одоо нэмж явдаг. Үүнээс болж одоо хуучны iPhone-ууд бүх функцүүдийг бүрэн ачааллуулахын тулд одоо батарейгаа яалчгүй одоо илүү хиддэг. Тэгээд iPhone 6s ч бай, iPhone 12 Pro Max ч бай, яг одоо iOS 14 дээр хишгээ яг адилхан батарейтай одоо адилхан байна гэж одоо байхгүй. Тэгээд тест скороор ч одоо харж болно. Тэгээд нөгөөний шалтгаан нь болохоор хэрэг гацхаггүй нь буюу одоо перформансийн одоо асуудал. Хуучин iPhone-ууд дээр одоо гацалт угаасаа үүснэ. Угаасаа тэг үүссээр ч ирсэн. Шинэ iPhone-ууд бол харин гайгүй хөөрхөн одоо явчихнаа. Тийм учраас iPhone 6s, анхны iPhone SE, iPhone 7 барьдаг хүмүүс шууд бити апдейт хийгээрээ 15.1 юм уу 15.2 хүртэл одоо хүлээгээрээ. Тэгээ iPhone 8 болон iPhone 10 барьдаг хүмүүст хэлэхэд жоохон санаа зовж болно. Одоо энэ хэрэглэгчид бол яг завсрын хэрэглэгчид бөгөөд одоо яг дунджаатай барьж явж байдаг гэсэн үг. За тэгээ бусад iPhone барьдаг хүмүүс буюу одоо iPhone 10s, iPhone 10R, iPhone 11, 11 Pro, тэгээ шинэ iPhone SE, 12 mini, 12, 12 Pro одоо загварыг барьдаг хүмүүс бол одоо айлтгүй одоо апдейт хийж болно. За тэгээ Bionic суурьтай chip-үүд анх гарахаас л одоо 3, 4, 5 жилийн хугацаанд апдейтүүд одоо асуудалгүй гэж одоо Apple-с угаасаа хэлж исэн. Ялангуяа Tim Cook-д. Гэхдээ тэгээд миний хувьд батарейн тодорхой хэмжээнд багассан ч гэсэн одоо шинэ гоё фичрүүдийг одоо мэдрэхийн тулд одоо хамаагүй шууд апдейт угаасаа би хийсээр ирсэн. За тэгээд тухайн бүрийн одоо гарсан апдейтүүдийг танилцуулж явна. Одоо анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.